цусд сувг үзүүлж бай. Дундгав аймгийн нэгэн суманд хайр дурлалын хатаа хорслоос үүдэлтэй нэгэн аимшигтай хэрэг гарсан тухай хохирогчийн ар гэрийнхэн телевизээр гашуудан ярьж байсан боловч тэр талаар сонин хэвлэлүүд нэг ч мэдээлээгүй сонирхол татж байлаа. Магадгүй хатаа хорслын улмаас бие биенийхээ аминд хүрсэн гэмт хэрэгүүд улиг болтол гардаг болсон болохоор хэвлэлүүд хүмүүсийн анхаарлыг татахгүй гэж үзсэндээ тиймэрхүү зүйлийг нийтлэхээсээ залхдаг болсон ч байж мэднэ. Эсвэл аимшигтай хэрэгүүд ар араасаа цоврон гарч тэр болгоны тоочин бичиж амжихгүй орхигдуулаад байж ч мэднэ. Ер нь энэ тамаг бараг зөв юм. Өнөөдөр өдөр болгон л ямар нэгэн аимшигтай хэргийн тухай мэдээлэл сонсогдож байна. Тухайлбал амьд хүнийг шатааж алсан хэрэгүүд гэхэд янз бүрээр гарч байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн бэгийн бие рүү спирт цацсан шүдэн зурч шатаасны улмаас амь насыг нь хороосон этгээд хууль хүчний байгууллагынхнаас нуугдан бөөгж амьдарч байгаад баригдсан байгаа юм. Динжи мянган захын ойролцоох айлын эзэнгүй хашаанд нэгэн гэр өөрийгөө шонгийн модтой скотчор хүлэн хамаг биеэ гялгаар утаар ороогоод нэг шил бензин цацаж шатаасан хэрэг гарч байлаа. Уг хэргийн хохирогчийг хэдийгээр амиа хорлсон гэж үзэж болох ч ямар ч хүн өөрийгөө галдан шатаахын өмнө биеэ шонгийн модтой скотчор ороож чадахгүй нь тодорхой. Тиймээс хууль хяналтынхан хэн нэг хүнлэнгийн хүний оролцоо байж магадгүй хэмээн үзэж байгаа билээ. Гэвч өнөө хүртэл энэ хэргийн эзэн холбогдогч нь тодорхойгүй ээдрээ учгийн тайлгдахгүй шалгагцаар яваа билээ. Мөн салсан эхнэр нь өөр залуутай амьдрах болсонд атаа хорслон хөдөлж өшөө хилэн буцалсан гэгч нөхөр эхнэрийнхээ найз залуугийн гэрийг шөнөөр гаднаас нь галдан 3 хүний амьд хүрсэн ноцтой хэрэг гарсан гэдэл хүн шатааж алсан хэрэгүүдийг тоочод байвал дуусахгүй. Түүнчлэн толгойтын орчим Төв аймгийн Харьяат 2 залуу бензинд шатаж түлэгдэн газар дээрээ нас барсан хэрэг гарсан бөгөөд одоохондоо шатхууны савнаас бензин хулгай хийх гэж байгаад гал алдсны улмаас амь насаа алджээ гэсэн дүгнэлт гаргаад байгаа ч бас с сэжигтэй хэрэгүүдийн тоонд оруулаад байгаа сураг бий. Тэгвэл бензин шатхуун ашиглан хүний алтан амь насыг эмгэнэлтэйгээр хөнөөсөн энэ хэрэгүүд дээр эмэгтэй хүнээ хөнөөсөн нэгэн хэрэг нэмэгдээд байна. Ингээд уг хэрэг хэрхэн өрнөсөн талаар тодорхой сэрүүлье. Дундгавын нэгэн суманд амьдардаг 25 настай гэгч эмэгтэй нөхрөө гомдооч бусадтай явуулдан араар нь тавьж мэхэлсний улмаас нөхөр нь тусдаа амьдрах болжээ. Нэгэн эхнэртэйгээ таарч нийтхээ болиод салж сарнсан учраас нөхөр нь ганцаар явахыг хүссэнгүй. Тиймээс гэгч мөн л 25 орчим насны нэгэн бүсгүйтэй сэтгэл нийлж хоёул хамтдаа амьдрахаар болсон байна. Яг тэр үеэр түүний өмнөх эхнэр болох гарч иржээ. Тэр нөхрөө өөр бүсгүйтэй учин аз жаргалтай амьдарч байгааг мэдмэгцээ эм хүний хамаг арга мэхийг хэрэглэн нөхрөө өөртөө татахаар өчнөн удаа оролцсон боловч талаар өнгөрсөн байна. Нөхөр нь түүнтэй эргэж суух нь бүхэл шинэ эхнэрээ гэртээ албан ёсоор авчран бүр бяцхан хурим найр хийж шинэ гал голомтой асаасан аж. Үүнд атаархан хорссон бүсгүй нэг өдөр өөртөө таашил бензин хийгээд ямар ч гэмгүй царайлан хөдөө ганц гэрээр нутаглаж байсан нөхрийн доо очсон байна. Түүнийг очих үед нөхөр нь малдаа явчихсан. Харин шинээр ханилсан бүсгүй болох ганцаараа байжээ. Өөртөө адилхан эмэгтэй хүн ингэртээ эхийн цагаан сүү тээж явдаг уян зөөлөн сэтгэлтэй бүсгүй хүнийг өөртөө өөрийг нь шатааж алах бензин хийчгээд орж ирж байна хэмээн бүсгүй хэрхэн гадарлах билээ. Тэрээр нэгэнт нөхрийнхөө өмнөх амьдралыг сайн мэдэх учир цай хоол хийхээр сүйдмэд болон өгцсөн байна. Бүсгүйг борцнуудаж хоол хийж өгөхөөр иргэнэнийхээ өмнө бохироод сууж байхад нь хорсол хилэндээ шатсан бүсгүй өөрөөсөө тал шилтэй бензинээ гарган ирж үс эзгэн дээрээс нь цутгаж асгаж орхимогцоо шүдэнс хаврын зурж шидээд ингээд ч сайхан амьдраарай хэмээн орилсон байна. Угаасаа гал давалдсан хүн сандаж твдэхдээ галаасаа зогтоож гүйдэг гэсэн яриа бий. Толгойноос нь гал авалдсан бүсгүй муухай хашаран гарч гүйсээр гэрээсээ холгүйхэн ухаан алдаж унаад тэр чигтээ 80% төлөвлөлд орж амьсгал хураажээ. Харин тэр үед хар хэрэгэ бүтээсэн бүсгүй гэрт нь тавлаж дугтайхан гэгчин цай уучгаад мордоод явчихсан байгаа юм. Өөртөөгөө адилхан эмэгтэй хүнийг галдан шатааж алчгаад дугтай гэгчин цай ууж суудаг хүн гэж бас байх уу? Энэ тухай хохирогч бүсгийн хамаатан саднууд телевизээр хоолойгоо зангируулан ярьж байсан юм. Хохирогч бүсгийн ар гэрийнхэн энэ бузар хэрэгээг үлдсэн гэгч эмэгтэй урд өмнө ял идэлж байгаагүй хүн
Гэтэл шинэ ерөнхийлөгч элбэгдөрж өршөөлийн хууль хичээх санаачилж анхны хэрэгтэй бүх хүнд өршөөл үзүүлэх дуулдлаа. Иймээс хайрын сайхан хүнийг минь харгас хэрцгийгээр шатааж хүнөөсөн тэрхүү бузар эмэгтэй уг өршөөлийн хуульд хамрагдан ялц эмгүү суллагдчих юм биш байгаа. Үүнд л бид маш их сэтгэл төвшөж байна. Хэмээн ярьж байсан юм. Тухайн үед ерөнхийлөгч Элбэгд оржийн санаачилсан өршөөлийн хуульд хамрагдаж соллогдсон булганы тишиг сумын иргэн нэгэн харгисэр 13 настай охиныг онц хэрцгийгээр хүчирхийлэн 56 даа заазурдаж хороосон аимшигт хэрэг гарсан тухай нэгэн сонин дээр дэлгэрэнгүй хэвлэгдсэн байна лээ. Нэрээ чи эмэгтэй хүнийг аимшиггүй хэрцгийгээр шатааж алсан дунд говийн А гэгч бүсгүй өршөөлийн хуульд хамрагдан гэм зэмгүй үлдсэн юм биш байгаа.